гурван асуудал байгаамаа. Нэгдүгээрт энэ хүний эрхийн төлөв байдлын асуудал байгаа. Монгол улсын хүний эрхийн холбоотой нөхцөл байдлууд бол олон улсын зарим нэг индексүүдээр нэлээд санаа зовоож байгаа. Ийм учраас өнгөрсөн хугацаанд засгийн газрын зүгээс хүний эрхийн багц хуулиуд за нийт 12 хуулийн төслийг өргөн барьснаас 11 нь хэлэлцэхийг дэмжигдсэн. За мөн эрүүгээр хян шийдвэрлэх тухай хууль, жагсаал цуглааг хэрэгчлөөний тухай хууль, хэвлэлийн хэрэгчлөөний хууль зэрэг хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд одоо ингээд хэлцүүлгийн төвшин зарим нэг хууль маань орж ирээд явж байна. Хүний эрхийн нөхцөл байдлыг дэвшлүүлэх тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Нэгдүгээр асуудал. Хоёр дахь нь авилгын өнөөдрийн нөхцөл байдал бол нэлээд санаа зовоосон юм байгаа. Хэдийгээр манай улс өнгөрсөн жил 121-ээс 114 дугаар байр үед 7 байр урагшилсан ч гэсэн оноо хэвээрээ байгаа. Авууштай нэг зүйл нь бас энэ өрсөлдөх болцоотой гэдэг энэ англи руугаа бид нар бас явж байгаа юм билээ дүгнэлт нь. Тэгэхээр энэ чиглэлд бас засгийн газраас хэд хэд хуулийн төслүүдийг өргөн барьсан. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтны хууль ус хөрөнгийг иргэний журмыг хураах нөхөн төлөвлөх тухай хуулийн төсөл, за дагалдсан авилгын багц хуулиудыг өргөн барьчаад байгаа. За энэ бол ганцхан энэ засгийн газраас барьж байгаа бодлого биш, олон улсын экспертүүдийн зүгээс өгж байгаа зөвлөмжийн дагуу хийгдэж байгаа ажил. Мөн Transparency International байгууллагатай хамтарч ажиллаад удирдах зөвлөлийн дарга бусад хүмүүстэй уулзаад Монгол Улсын засгийн газраас авилгын эсрэг конвенцэд нэмэлт оруулах төсөл санаачлаад хилцүүлэхээр ингээд явж байна. Энэ батлагдах юм бол авилгын индекс бид нар урагшлах учиртай. Дээрх хуулиуд батлагдах юм бол хүний эрхийн индекс бид нар урагшлах учиртай. Тэгэхээр авилгын чиглэлээр ямар бодлого баримталж ажиллана гэсэн ийм бодол байгаа вэ? Гуравт нь стратегийн урд газартай холбоотой асуудал. 18 жилийн дараа Монгол Улсын их хурлаас энэ стратегийн зарим урд газруудтай холбоотойгоор асуудлыг судалж шийдвэрлэх дүгнэлт гарах ажлын хэсэг байгуулагдсан. 5 толгой орд газар нэн ялангуяа ухаан удгийн орд газартай холбоотойгоор ажлын хэсэг гарч ажилласан, миний бие яхалсан, хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтээ гаргасан. Ер нь энэ стратегийн орд газар Монголын ард түмэнд оногдох ёстой баялагийг ярихаар маш их дайралт, гүтгэлэг, саад бэрхшээл учирдаг юм байна лээ. Ярьсан хүн болгонд саад учрах юм байна лээ. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг даван туулж Монголын ард түмний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж эзэмших ёстой баялагаас нь хувь хүртээхээр ажиллах ийм зориг байгаа юу? Стратегийн орд газартай холбоотой Монгол улсын үндсэн хууль заасан иргэдэд оногдох ёстой баялагын сан төвлөрүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ гэсэн ийм 3 асуултанд хариулт авъя. Баярлалаа. За Зандан шитрэг дарга хариулт өгье. За оюун сайхны алтан гэрэл сайдын асуултанд хариулъя. Нэгдүгээр хүний эрхийн асуудал. За хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж үгвэ гэж боддог. Ардчилсан үндсэн хуулиараа бид хүний эрхийг баталгаажуулсан тодорхой заасан хүний эрхийг хангасан улс. Ийм учраас ардчилсан үндсэн хуульдаа үнэнч байна. Ер нь бол төр ард түмний итгэлцэл хүчтэй тийм ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн үндсэнд хүний эрхийг хамгаалах явдаг гэж үзнэ. Шинээр томилогдох хууль зүйн сайдад тийм тодорхой үүрэг чиглэл өгч ажиллах болно. Тэр сайдыг улсын их хурлтайгаа байнгын ороотойгоо хүний эрхийн дэд хороотойгоо уялдаж ажиллах юм чиглэл болгоно. Хүн биш хууль засгалдаг, хүний эрхийг дээдэлдэг байх чиглэлээр мөрдийн шалах ажиллагаа, түүнд хяналт тавих, нууц мөрдийн шалах ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр улсын их хурлын гишүүдээс гарах аливаа санаачлагыг дэмжиж ажиллах болно. Ер нь хууль бол хөгжлийг дэмжигч хүний эрхийг хангахыг эхний зорилттой болгож ажиллах ёстой гэж бодож байна. Ер нь хүний эрхийн индексээр таныг сайдаар ажиллаж байгаа үед бас тодорхой дэвшил гаргахаар ажиллаж байсан боловч 2023 оны байдлаар 193 орноос 93 дугаарт 185 улсаас 97 дугаарт эрэмблэгдсэн байгаа нь дотор нарийчилж үзэх юм бол хүний эрхийн асуудал дээр нөгөө шүүхийн зөвшөөрлөгөөр баримтлахаас ахуулаад за иргэдийн мэдэх хэрэг хүртэл одоо үндсэн хууль тусгацсан хүний үндсэн суур эрхүүдтэй холбоотой олон асуудлууд байгаа. Энэ чиглэлээр одоо алтан гэрэл сайдын гарах санаачлагыг дэмжиж энэ чиглэлээр бас шинэ үйл зүйн сайдтай бас хамтарч ажиллахыг хүсэж байна. За оюун сайхны алтан гэрэл гишүүн тодруулжсоё. За стратегийн орд газар баялагтай холбоотой асуудал дээр тодруулж бас хариулт өгөхийг хүсье. За ер нь Зандан шитрэг даргыг дэмжиж байгаа, бүрэн дүүрэн дэмжиж байгаа.
ажлын хандлагын хувьд одоогийн байгаа хууль эрх зүйн орчин ч гэсэн тааруулж ажиллаж болдог зүйл байдаг шүү гэдгийг тодруулж хэлье. Тухайлах юм бол жагсаал цуглаан их журмын тухай хууль бол хэвэндээ байгаа. Гэхдээ миний би хууль зүйн тогтоодын сайдаар ажиллаж ирснээс хойш жагсаал цуглааныг албатан тараахгүй, хүчээр зогсоохгүй, зөвшөөрөл шаардахгүй гэдэг энэ жишгийг тавиад яг энэ хугацаа цагдаагийн байгууллага бол жагсагчдтайгаа эрхчлөөгөө эдэлж байгаа хүмүүстэйгээ ойлголцоод өдний хүртэл ажиллаж болсон. Тэгэхээр ажил хийхэд бас санаачлаг хууль эрх зүйн орчиндөө тохируулаад явах ийм санаачлаг их чухал байдаг юм байлээ. За би энэ баялагын сантай холбоотой асуудал дээр гүйцэж хариулахыг хүсэж байна. За зандан шитрэг дарга нэмж хариулъя. За хоёр асуултанд хариулж юмсангүй гүйцэг хариулчих гэж бодож байна. Ойлгочдын хөрөнгө хураах хуулийг талаар энэ аялгахтай тэмцэх асуудлаар би тодорхой хариулъя гэж байна. Улсын хурлын даргаар ажиллаж байхдаа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж төрийн ян дүр албан тушаалтанд хахуул авбал бүх насаар нь хорих хүртэл ялагч хангагдсан. Манай ялын хамгийн дээд хэмжээг бий болгосон. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинжилэн баталсан. Энэ дотроо үндэслэгөө хөрөнгөжих, орлогоосоо давсан зарлыг хянах зохицуултыг хийж оруулсан. Эрүүгийн хуулийн ялтай одоо хахуулаар болон хууль бусаар хөнгөцсөн орлогыг хурааж тэгэхээр үндэслэгөө хөрөнгөжих бол зүгээр хөрөнгөө иргэний журмаар хураалгаад дуусгахдаг иргэний хэрэг биш гэж боддог. Энэ бол одоогийн хуулиар эрүүгийн гэмт хэрэг. Гол асуудал шин хууль гаргахаас илүүтэй дабл стандарт байдлаар хууль сахиулах байгууллагууд ажиллаад заримд нь хууль үүсэхгүй байгаад иргэд дургүй байгаа. Ийм учраас бид бол хууль эрхтгч засагладаг баг дээр хуулийн байгууллагуудаа, хууль сахиулах байгууллагуудаа шаардаж хаж ажиллах ёстой гэж үздэг. Хөрөнгө хураах хуулийн төслийн тухайд бол энэ бол засгийн газраас нэгэнд улсын хурл дөрвөн баригдсан учраас одоо улсын хурлын шийдэх асуудал болсон гэж бодож байна. За стратегийн орд газруудын хувьд энэ санаачлагыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд 2010 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд бид оруулж үндэсний баялагын сангийн тухай хуульчлах үндсэн хуулиар тогтоосон санаачлагыг өөрөө гаргаж Норвегийн үндсэн хуулиас иш авч оруулсан. Одоо ирээдүйн иргэн бүрдээний өргөөжтэй тэгш шудар хүртээмжтэй байхад чиглүүлсэн ийм агуулгыг оруулсан. Энийг дагуу улсын хурлаас үндэсний баялагын сангийн тухай хуулийг баталсан. Тийм учраас үүнийг хэрэгжүүлэх нь зөвхөн эрд зориг төдийгүй бидний хүсэл мөрөөдөл учраас өнөөдөр энэ ажлаа гүйцээж хэрэгжүүлэхийн тулд үндсэн хуульд оруулсан төр ард түмний хамтын хүсэл мөрөлдлөөр оруулсан асуудлыг үргэлжлүүлж бодиттой энэ үндэсний баялагын санг бий болгож хэрэгжүүлэхийн төлөө би бас нэр дэвшиж байгаа нэг шалтгаан маань энэ гэж би хэлж байна. Тийм учраас энэ зөвхөн зориг биш хүсэл мөрөөдөл маань юм а гэж бодож байна. За Булааны Бэсэн гишүүн асуулт асууя. За Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа